намрын 2024-тэй холбоотойгоор үргэлжлэн хүрч байгаа энэ хөвглийн ярилцлагын нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэнд хүрч байна. За өнөөдрийн намрын 2024-тэй дөрөв тоглолтын талаар ярих өнөөдрийн энэ хөвглийн ярилцлагын нэвтрүүлэгт дуучин Баттинэрэл хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэнд төргий. Өнөө өглөө арай эрт босч эхлүүлсэн үү? Тэглээ. Тэгээ тань ч гэсэн энэ сайхан өглөөний мэндийг өргөн дэвшүүлье. За тэгэхээр намрын 2024 тоглолт маань тун удахгүй 10 сарын 20-19 цагаас Зэви Паласын концерт их танхимд болох гэж байгаа. За Баттинэрэлийн хувьд бол намрын хэд, хаврын хэд тоглолтод одоо тасралтгүй маш олон жил оролцож байна. Тэгэхээр тоглолтын талаар ярих юм бол маш их байгаа. Тий. Ер нь тэгэл 17 оны намрын итэр эхэлсэн тий. Тий, хаврын итэр. Тий, эхлснээс нь энэ хүртэл одоо таслахгүй нэгс ингээд сайхан одоо нэгс уламжлал болоод ингээд гоё явж байгаад нь үнэхээр их баярлж байгаа. Тэгээд энэ саяхан тоглолтыг хийж үзэгч олон юм одоо сонорыг мэлаадаг дуучид Монгол жидлийцэн хамт олондоо баярлаа гэж бас хэлмээр байна. За хамгийн анх хаврын намрын төд оролцож исэн тэр тухайн үеийнхаа дурсамжаас бас ярил. Дурсамж гэх юм бол ер нь тэгэл хамгийн анхных чинь нөгөө бүхэн өргөнд болсон тийм ээ. Тийм тэгээд ардлын өрөөндтэй ихэн болсон. Би нөгөө нэг анх удаа ингээд энэ намрын угаасаа тэр үед нөгөө нэг анхных нь ингээд хилдчихсэн шүү дээ. Тийм чухалтнаа бол нэг оролцогч нэг манай ээж мэж юм бүгд ингээд сандарцсан. Тэгээ багшлахаар яг ч ингээд битгий сандраа ингээд те ингээд зөвлөгөө өгöd байжсан. Тэгээд 17 оноос анд бас юу байсан? Нэг цам өгсөн байгаа тийм ээ. Төрүүлсэн үнд нь тэгээд тэр цамыг аваад дурсамж ялгаад одоо бурхан дээр байж байгаа. Байн өдөр болго ингээ бараг арчдаг. Тэгээд байн ингээ тардаад айгүй гоё дурсамжтай зүйлээд ер нь өнгөрсөн. Тэгээд Баттинэрэлийн хувьд тэр тухайн үед яг ямар дууга дуулж исэн бэ? Тэрнээс өмнө ер нь хэдэн уран бүтээлүүд гаргацсан байсан? За хаан зайтай орчлон ингээд дууга дуулаад тэгээд уралдаанд нь төрүүлсэн. Тэнгүүтээ баг клип гэх юм бол миний хамгийн анхны өөрийн клип чинь өөрийн ч нөгөө хамгийн анхны ер нь хийжсэн клип чи хаан зайтай орчлон бохгүй. Тэгээд бас тухайн үед айгүй хөөрхөн жоохон байсан болохоор тэр надаа яг тэр хаан зайтай орчлон гэдэг дууны клипний ганц юм айгүй хөөрхөн санагдчихсан байхгүй. Одоо ингээд тамруулсан ингээ харсан чи айгүй амар хөөрхөн харагдаад яг нөгөө нэг стеблэн дээр нөгөө багшиган даашингууд өмсдөн штэ. Яг тэр хэсэг айгүй хөөрхөн яаж бодохороо тэгж боддгийн гэдэг ингээд бодоод болохгүй байгаа байхгүй. Айгүй тийм. Тэгээд тэрнээс өмнө баг намрын итнээс өмнө баг клип хийгээгүй байсан баха. Хаан зай торчлонгоос клип хийгээгүй байсан баха. Тэгэхээр одоо тэр цаг мөчөөс хойш бол өнөөдрийг хүртэл Баттинэрэлийн хувьд бол нэлээдгүй олон уран бүтээлийн бас эзэн болсон байна. Энэ хугацаанд одоо уран бүтээлийнхаа дурсамжаас ч юм уу за одоо энэ хугацаанд хийсэн уран бүтээлүүдийн хамгийн одоо хэцүү байсан нь ч юм уу хамгийн урт хугацаанд бүтсэн уран бүтээл нь ямар уран бүтээл байгаа вэ? Хамгийн урт хугацааны үйл за элбэрл байна да. Элбэрл. Тэгээ өөр зөндөө клипүүд байгаа хөө би бас одоо мартах гад байгаад байна да. Тийм жоохон томброод тийм хэдэн жилийн өмнөх юм аа ер нь жоохон мартах гал байгаа. Тэгсэн мөртлөө 2 настай юмнуудаа санаж идэв. Хичээл нь бол дэжгүй явж байгаа үстэй тийм ээ. Дэжгүй явж байгаа. Одоо эндээсээ гараад хичээлд явна да. Тийм. За хичээлийнхаа дундуур бас бидний урилгыг хүлээж авч ирсэн баярлалаа. Баярлалаа. Би хичээлээ таслаагүй байхгүй өдөр ордог. Тийм үү. Хүмүүсээс буруу ойлголттой байж магадгүй тийм үү. За тэгэхээр элбэрл гэдэг үг ярьлаа шүү дээ. Элбэрл гэдэг уран бүтээл нь яг хизээ бүтсэн бай. Элбэрл чинь өмнө намар юм уу да? Хавар ч юм уу? За сайн мэдгүй ямар ч лсэн хавар юм уу намар байсан баг. Тийм. Тэгэхээр одоо тэдэн жилийн өмнө ч юм уу гэдгийг нь бол санахгүй байгаа дээ нөө тий? Тэрийг бол санаж байгаа. 2023 онд нэг жилийн өмнө. Жилийн өмнө юм биш үү? Жилийн өмнө. Хавар юу намар хаа. Тийм би тэгж санаж байна.
Тэгэхээр хоёулаа үлзэл телевизийн хөглөөр ярилцлага нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдэд зориулаад илбэрэл гээд уран бүтээлийг хүргүүл болох уу? За За тэгэхээр үзэгч та бүхэндээ зориулаад Дуучин Бат Инэрлийн илбэрэл гэсэн уран бүтээлийг хүргээд эргээд студид олцъя. Over there.
Нэвтрүүлэг таймтаа үзэгчтэй баярлалаа. Дөнгөсөө та бүхэн дуучин Бат Энерлийн уран бүтээлүүдийг хүлээн аван сонслоо. За Илбэрэлгээд уран бүтээл нь бол өмнө Монгол Сан авч жүжигчин Бат Эрдэнэ дуулж ирсэн шүү дээ. Тэгээд энэ уран бүтээлийг дуулахад ер нь ямар хөө байв сэтгэлээсээ уулзвал. Эрдэнэ утгаас дуулсан. Ер нь бол энэ сайхан тий хариуцлагатай, энэ сайхан одоо нэгсэндээ домогт энэ гоё дууг дуулж байгаадаа би их бахархаж байгаа. Бас энэ эрхийн өгсөн одоо энэ тий одоо Бат Эрдэнэх одоо бас зохиогч Эрдэнэбаатар ах эдэрт үнэхээр их талархаж байгаа бас илэрхийлэх хэрэгтэй баг. Тэгээд энэ сайхан дог би ер нь өмнө ингээд бас байнга сонсдог байсан байхгүй. Миний бас нөгөө нэг дуртай зурнуудын нэг байсан. Энэ дог байнга сонсоод ингээд бүр ингээд цээжилсэн. Бараг энэ дууг юу яхад бичүүлэхэд нөгөө хоолонд орно шүү дээ. Тэгэхэд бараг юу ах хэрэг байхгүйсэн. Үгийн чийжлэг хэрэг байхгүйсэн. Нөгөө өмнө байхын сонссон. Байнга сонссон гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр энэ дууны үгэн дотроос одоо ямар үг нь илүү хүчний сэтгэл бас дотн байв? Сүүлийн ер нь бүгд л татна байсан. Ягаад гэвэл бас бүгдээрээ бас дуртай байсан. Бүгд л татна байсан. Ягаад гэвэл бас би нөгөө жоохон бахтай их ээжтэй гой өгнөр хэлдэг байсан. Өдөр болгон хайртай шүүр хэлдэг байсан. Ээжигээ гомдооч орол шууд одоо ингээл гомдоо штэ. Нөгөө эргэж хараад жоохон байж гал. За цээж уучлаарайч гэдэг юм уу те. Ийм болохоор ингээд өдөр болгон энэ одоо энэ дуун дээр гардаг юм өгнүүдийг ер нь хэлдэг. Тийм болохоор бүх өгн сайхан дуртай өгнүүд, бүх өгн гоё өгнүүд, бүх өгнүүд нь бас татна байсан. Зэлгүй яах вэ? Тэгэхээр Бат Энерлийн хувьд бол нэлээ бас жоохносоо дуулж эхэлсэн шүү дээ. Яг хэдэн настайгаас дуулж эхэллээ? За 2 настайгаас дуулж эхлээд 5 6 таа багштайгаа танилцсан байгаа. Хамгийн анхны том тайз ер нь аль ямар тайз вэ? Багштайгаа танилцаагүй. За 3 настайдаа сая талархал гээд миний дууны клипэн дээр бас гарсан шүү дээ. 3 настай дээр UB Palace-ын концерт хийхдээ хэмд нэг хандивын тоглолтод орж өгчсэн. За тэгэхээр сүүлийн үед бас хийж байгаа уран бүтээлүүдийн сайхан юу байна? Ямар уран бүтээлүүд хийж байна? За ер нь өөртөө би их ачааллахтэй гоё уран бүтээлүүд хийгээд байгаа. Сурагчийн танго гэдэг нэг гоё дуу байна. За хүслийн үйл гэдэг дуу болохоор хийцэн байгаа. Сурагчийн танго гэдэг энэ дууг болохоор одоо ажиллаж байгаа уран бүтээлүүд. Тэгэнгүүтээ галын бурхад гэдэг нэг гоё дуу байгаа. Тэгэнгүүтээ хонгор насны үеэр хэлгээд яг гоё дуун дээр бас энэ нэлээд олон дуун дээр ажиллаж байгаа. Тэгвэл сүүлийн уран бүтээл нэлээд завгүй байгаад байгаа юм байна. Яагаад одоо уран бүтээлүүдээ ингэж айгүй шахуу байдлаар хийхэр болов? Шахуу байдлаар гэдэг нь одоо ихээр гэсэн үг тийм ихээр одоо сүүлийн 1 жилийн хугацаанд одоо маш олон уран бүтээлүүд бас эхэлж байгаа юм шүү дээ, тийм ээ? Тийм. Ер нь ингээд манай ер нь дашрамд ингээд хэлэхэд одоо миний энэ сайхан дуунуудыг зохиож өгж байгаа, үг аян зохиож өгж байгаа, арын албанд ажиллаж байгаа, үг аян зохиосон зохиолч нар одоо миний дууны клипийг хийсэн одоо Цадик студийн Бургас ах, мөн Жарис production-ы одоо Мөнхөх одоо зөндөө хүмүүс байгаа шүү дээ, тийм ээ. Тэр хүмүүст үнэхээр талархлаа гэдгийг бас илэрхийлэх хэрэгтэй хаа. Тийм. Тэгээд энэ дуунуудыг болохоор ер нь зарим нь болохоор хүмүүсийн мэддэг дуунууд байгаа. Зарим нь болохоор цоошин дуунууд байгаа. Тийм. Ер нь би ингээд байнга ингээд дуу гаргаж ивэл зүгээр гэж бодож байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд ингээд шахууч уух зүгээр ингээд хичээлийнхэн боломж болцоогоор хараа тий. Ер нь чөлөө авахгүй байх талаас нь үзээд одоо амралтаар нь ч юм уу хагас бүтэн санд ингээд клип нэгээл ингээд хийж байгаа. Тий яаж яхад нөгөө нэг миний дуртай зүйл болохоор би өөрөө бүр ингээд юу ч хийсэн хамаагүй ингээд хийдэг. Ямар ч зүйл ингээд тулгарсан. Одоо энэ дуугаа л хийж ивэл өөр болоо ингээд өөр надад юу ч хэрэггүй гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү үзэл бодлыг баримталдаг учраас би одоо энэ гоё дуунуудыг ингээд өдөр тутамдаа ингээд бодоо тий. Тугаагаа цээжлээд ингээд явж байгаа. Ер нь энэ одоо энэ дуунуудын дараа дахиад
өөр шин цааш нь уран бүтээлүүдийг хийн. Тэгээд Чингис хаанад бол юу гэд бас нэг өөр уран бүтээл дээр ажиллаж байгаа. За тэгвэл бас Батнэрлийн шинэ уран бүтээлүүд тун удахгүй бас гарч эхлэх нь байна. Тэгэхээр яг одоо ингээд миний дуртай зүйл бол энэ би аливаа ямиг одоо дуугаа хийгээд дуугаа дуулаад явж байвал би даван тоолж чадна гэж ярьлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яагаад ер нь ингээд дууны урлагт дуртай болсон бэ? Дууны урлагт дуртай болсон бэ. Би тэн түрүү хэлсэн шүү дээ. 20 настаас хэл дурсан. Тэгээ хүмүүс бас гайхчих магадгүй 20 настай одоо тийм сайн хэл дурсан юм уу гэд. Би ерөөс ингээд айгүй нэг хурц хэллэг одоо төргийн хэллэг гэдэл жоохон бахтай айгүй хэлдэг. Манай ихч чинь бас өөр айгүй ухаантай мундаг ихч одоо ихчийн хувьд болохоор айгүй мундаг одоо нэгсэндээ шилдэг ихч гэж хэлж болно. Тийм үед бас манай гэр бүлийнхэн бүгдээрээ ингээд бас айгүй нөгөө төргийн хэллэг хэл зөвгөр ингэж харьцдаг байсан. Бараг би бинтэйгээ бараг л харьцдаг байсан. Тийм учраас би тэрнээс нь бас сураад тэгээд хурц хэллэгтэй бараг хүмүүс бас худлаа ярьж ирсэн байж магадгүй гэж бодож байгаа. Би нэг нас 8 7 сартай та хэлд орсон баг. Ер нь баг бос төгтөдөөс төгөөлж орсон баг. Тийм байна. За тэгэхээр одоо хүслийн уул гэсэн уран бүтээлийг бас хэсэг хугацааны дараа үзэгчтэй бас хүргэе. Тэгэхээр хүслийн уул уран бүтээлийн талаар яриад. За Монголд за би гэхдээ энийг сайн мэдгүй. Монголд бол хүслийн уул гэдэг нэртэй хүслийн уулын тухай дуу баг байдгүй гэж би үзэж байгаа байхгүй юу? Бараг бүр байдгүй ч гэж магадгүй яг чинээсээ. Тэгээд хамгийн дөрөнд бол сэтгээд ингээд энэ дууг гаргасан байгаа. За үгийн нь болохоор Монгол улсын соёлын дөрвөн ажилтан Санжит Төмөр ах маань хийж, энэ болохоор соёл продакшны Даашка ах маань хийж, хөгжмийн найруулгын болохоор манай Батсүмбэрл ах маань хийсэн байгаа. Одоо саяны явуулсан талархал дууны хөгжмийн найруулга аян бас хийсэн хүн байгаа. Мундаг л ах байна. Ер нь л хүслийн уул гэдэг уран бүтээлийг хийх шалтгаан гэдэг юм уу, нөхцөл сэтэл нь яг яаж төрөв? Чи өөрөө яг ийм уран бүтээл хийлгийгээд яруу найрагчид захиалга өгсөн үү? Аль эсвэл магадгүй яруу найрагч нь за нэг Батнэрлэр дуулуулъя гэсэн хүсэл тавьсан уу? Ер нь хоёлаа. Аль хэлнэ гэсэн үг. Би ер нь ингээд Санжит Төмөр ах, ер нь бол Санжит Төмөр ах ингээд Батнэрлэр энэ дуу дуулж гоё маяг хүслийн уул үзчихэд буцаж явж байхдаа бичсэн байлээ л дээ. Тэгээ би бас тэрнээс өмнө бас тэрнтэй ч адилхан хугацаанд бас нөгөө нэг дуулыг гэдэг сэтэл миний талганд төр орсон байсан байхгүй юу. Тэгээд тэр дууг ингээд дуулах за одоо ямар хүн байдаг вүлээ, ямар мундаг хүмүүс байдаг вүлээ, хинээр зохиологдсон бэлээ, хэн захиалгагдсан бэлээ гэд бодож исэн чинь манай Санжит Төмөр ах маань гарч ирээд тэгээд надад энэ дууны эрхийн албасын эрхтээр өгсөн байгаа. Тэгвэл нөгөө дуучин хоёр бие нэгээ олно гэдэг шиг л болсон байна шүү дээ, тийм ээ. За тэгэхээр намрын итийнхаа ярианд бас эргээд оръё. Намрын 2024 тоглолт маань 10 сарын 20-нд би Баласын концерт хийхдээ инхэмд 19 цагаас одоо тун удахгүй болох гэж байгаа. Тоглолт болоход бас цөөхөн эдгөө хоног үлдсэн байна. Тоглолтын тасалбарыг тэг зэгмэн 1919.50 үнэгүй хүргэж байгаа. За мөн одоо Univision болоо одоо Unilive 88 DDH Live 900 дугаар сувгаар бол үзэгчд маань аль хэдийн үзээ сурцсан байгаа. За UB Palace-д очиж амжихгүй байгаа хөдөө орон нутагт байгаа үзэгчд маань бол гэртээ суугаа зургатан дээрээсээ манай намрын таврын тоглолтуудыг үзэх боломжтой байдгаа. За тэгээ хөдөө орон нутгаас магадгүй Батнэрлийг намрын таврын тоглолтыг үзлээ, Unilive-аар үзлээ, хотоос ч юм уу. За хөдөө орон нутгаас DDH Live 900 дугаар төлбөр сувгаар үзлээ гэдэг. Одоо магадгүй Батнэрл зуныхаа амралтаар одоо мэдээж хөдөөгөр явж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас тиймэрхүү тохиолдлууд ер нь байв уу? За хаврын намрын тоглолтын дээр чамайг үзээ бид нар гэдэг ч юм уу, тийм ээ. За би юу яасан байгаа юм? Энэ UB Palace-ын концерт хийхдээ инхэмд 2 сарын 17 2024 оны 2 сарын 17-нд буюу шинийн 8-нд
өөрөөх нь талархал хэмээх нэртэй 3 дахь бие даасан тоглолтоо хийсэн байгаа. Тэгээд энэхүү тоглолтод болохоор нэгч баг хуучин дуу баг л ээж ер нь нэгч хуучин дуу ороогүй дандаа шинэ уран бүтээлүүд орсон байгаа. Тэнгүүтээ энэ уран бүтээлийн 3 дахь бие даасан тоглолтоороо би 21 аймгаар ганцаараа явахаар шийдсэн. Тэгээд мэдээж ганцаараа явна гэж байхгүй Монгол Улсын соёлын дургууны ажилтан дуучин гүр удан махтаага бас хамтарч урьд ажиллаад хамтарч дуулж одоо ээжин бороо хэмээх алдартай уран бүтээлийг бас аль биесний эрхтэйгээр дуулж байгаа. Тэгээд гүр удан махтаага бас явж байгаа. Гүр удан мах манаас айгүй миний хувьд айгүй мундаг ах. Тийм байнга надад ингэж сургаал хайрладаг. Үнэхээр супер ах, шилдэг ах гэж хэлж байна. Тийм. Тэгээ саяхан төрсөн өдөр нь болсон. Өнгөрсөн зууныхаа амралтыг хэрхэн яаж өнгөрүүлсэн? Өнгөрсөн зууны амралт би түрүү хэлсэн шүү дээ. Миний дуртай үзүүл учраас би юу ч байсан даван дуулж хийнэ гэд талархал уран бүтээлээрээ 21 аймгаар тойрсон. Гэхдээ явчод ирсэн юм уу тийм баруун аймгаар явсан. Одоо төвийн бүс, зүүн бүс гэж явнаа. Одоо л ерөнхийдөө хүүтрэх тийшээ хандж байгаа болохоор ер нь дулаар харал дараагийн хаялан тоглолтуудыг үргэлжлүүлэх үү? За тэгж магадгүй. Эсвэл өвлийн амралтаар шулган оройхон гарын ширүүхэнд ярьсан шүү. Ер нь талархал тоглолтоор аялан тоглолтоор явсан юм. Тэрнээс өмнө хөдөө орон нутгаараа явж ив үү? Явжсан. Тэг гүр удан мах хайхан тоглолтоор гүр удан мах болортой их хоёрын тоглолтоор 21 аймгаар бас дахин тойрсон байгаа. Хөдөөгөр явахад ер нь ямар байдаг вэ? Хөдөөгөр бол зэрэг үнэхээр сайхан чин сэтгэлээс алгадашдаг. Гэхдээ Улаанбаатар байгаа хүмүүс ч гэсэн гоё ялгадашдаг. Тийм зүгээр одоо хөдөө орон нутаг ч гэсэн ялгаагүй адилхан л гоё ингээд алгадашдаг шүү гэдэг үгийг одоо би ингээд тайлбарлах гээд байгаа байхгүй юу? Жохон ядардаг байж магадгүй бах. Бас олон газруудаар явбал гайгүй юу? Мөгөө гайгүй. Би өөрөө нэгдүгээрт би дуртай юм ээж байгаа. Хоёрдугаар занд явж байгаа ч гэсэн ядарна штэ. Гуравдугаар гэх юм бол тэр ядаргаагаа үзэгчдийн алга ташлтаас нөхөд сэргээд авчдаг. За тэгэхээр нэвтрүүлгийн цаг маань бас дуусах төгсөж байна. Тэгэхээр намрын 2024 тоглолтод үзэгчдийгээ ураач. За 10 сарын 2024 оны 10 сарын ирэмлээ. 10 сарын 20-нд 10 сарын 20-нд UB Palace-ийн концертын их танхимд ганцхан удаа 19 цагаас намрын ийд тоглолт маань болох нэ. Энэхүү сайхан тоглолтод та бүхнийгаа хүрэлцэн ирэхийг урьж байна. За 10 сарын 20-нд мэдээж Бат-Инэрлийнхаа нэг сайхан уран бүтээлээр бас намрын 2024 тоглолтын дээр уулзах нь байна. Тэгэхээр тон удахгүй 10 сарын 20-нд 19 цагаас болох гэж байгаа гэдээ бас дахин та бүхэнд сануулад байгаа. Цөөхөн эдгээр нэг үлдсэн шүү. За мөн 3000 билет гэдэг бол бас цөөхөн билет шүү гэдгийг бас дахин сануулж хэлье. За билетийг тикет цэгийн 1919 таг үнгүй өргөж өгч байгаа. За мөн дэлгэцэн дагуур гарч байгаа утсаар та бүхэн тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авах боломжтой байгаа. За тэгээд Дуучин Бат-Инэрлийнхээ бас шинэ уран бүтээлүүдийн нэг Хүслийн уул гэсэн уран бүтээлийг та бүхэндээ хүргэе. За тэгээд өнөөдрийн энэхүү ярилцлагын нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Хүрэлцэн ирсэн Бат-Инэрлдээ бас баярлалаа. За баярлалаа. Өөртөө гэр бүлдээ бүгдэндээ таньдаг бүх хайртай хүмүүстэй хүсдэг тэр сайхан ерөөлүүдээ та бүхэндээ бас та бүхэндээ өрөөё тийм ээ. За тэгээд энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсан үлзий телевизээнд дахин баярлсан талархснаа илэрхийлэх хэрэгтэй байгаа. За баярлалаа. Бат-Инэрлдээ цаашдаа уран бүтээлд нь амжилт хүсье. Хүслийн уул гэсэн уран бүтээлийг та бүхэндээ зориулж байна. Энэхүү ярилцлагын нэвтрүүлгийг энд хүрээд төгсөж байна. Баяртай үзэгчтэй.
Өлөө